Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. 2003 оны 5 дугаар сар Тайваны төв хэсгийн манантай чихтэй уулсаар хүрээлэгдсэн бүс нутагт нэг аимшигтай хэрэг ил болж байлаа. Энэ бол зүгээр нэг хүн амны хэрэг биш байсан. Уулын ингэрт ягаан даашинзтай эмэгтэй цогц олдсон тэр мөчөөс эхлээд бараг 20 жил нөхцөн байсан асар том хар бараан үнэн сөхтөж эхэлсэн юм. Тайваны цорын ганц далайд гарц хүмүүс болох Нантау гэдэг газар бол өтгөн ой мантай хүндий их зуус нууц зүйлсийг далдлахад яг тохирсон газар. Тэнд цаг агаар гинэт өөрчлөгдөн хүмүүсийн хөлөдлөгөөнч бага. Тиймээс нэг зүйл тэнд нуувал хинч амархан олохгүй байж болох байлаа. 2003 оны 5 дугаар сарын 13-ны үдээс хойш зэрлэг эмийн ургамал түүхээр уул руу гарсан дунд насны эхнэр нөхөр хоёр энэ аимшиг зүйлийг анх харсан байдаг. Тэд уулын дунд тавьцаа бутан дундаас хүний хоёр хөл шиг зүйл цухууж байхыг анзаарчээ. Эхэндээ эхнэр нь эн чинь манекен байна. Дэлгүүрээс хайсан юм байх гэж өөрийгөө тайвшруулахыг оролдсон байна. Гэхдээ нөхөр нь тэгж бодсонгүй. Арьсны өнгө хөлийн хэлбэр гэд бүгд л жинхэнэ хүн шиг санагджээ. Тэгээд тэд арай ойртож ятсан байна. Ойртох тусам манекен гэсэн найдвар нь үгүй болж хөдөлгөөнгүй эвтэх жинхэнэ хүний бие гэдэг нь тодорхой болсон. Тэд айсандаа уулнаас бууж яаралтай цагдаад мэдэгдэжээ. Нантаугийн цагдаа нар дуудлага амх цаа хөдөлсөн ч газар нь алслагдсан. Зам нь нарийн байсан учраас очиход төвхтэй байв. Байцаагчид очиод уулын яг тэр цэг хүртэл алхаж гарсан байна. Тэгээд тэдний харсан зүйл үнэхээр аимшигтай байсан. Эмэгтэй цогцос доошоо харж унсан байдалтай чихтэй өрсөн дээр хэвтэж байв. Гарыг нь дурууны ард олсоор чанхулсан байсан нь энэ явдал осол биш. Илт аллах болохыг шууд харуулж байлаа. Ягаан даашинз өндөр өсгийтэй хүн тэр зэлүүд ууланд өөрөө утсан гэж бодоход огт итгэмээргүй. Даашинз нь дээш болсон дотор уц байгаагүй. Энэ нь бэлгийн хүчирхийллийн шинж байж болзошгүй гэлтгэж байв. Толгойн ард тал нь хүнд зүйлээр маш хүчтэй зогсон нэлт. Мөр хүрсэн ууртахаар буржгар үснэ цустайгаа наалдаад хатчихсан байлаа. Бие дээр нь олон шалбархай маажилтын уулмөр байсан нь тэр амь тэмцэн эсэргүүцсэн болохыг харуулж байсан. 3 хөлийн үзүр хөх ягаан өнгөтэй болсон амьсгал богцны шинж. Айрас даашинз нь шороо навч хайрга болсон байсан нь биеийг чирсэн байж магадгүй гэлтгэж байлаа. Чихээ цолуулсан байсан ч эмэг байсангүй. Зүүн бугуун дээр нь цаг юм уу бугуувч байнга зүдэх хүний цайвар мөр үлдсэн байсан ч тэр зүйлс бас алга байв. Энэ нь дээрэмтэй холбоотой байж магадгүй гэсэн эхний сэжгийг төрүүлсэн. Гэхдээ цогцсны байдал, хувцсны байдал нь зүгээр нэг дээрмийн хэрэг биш. Үүнээс хавьгүй хэрсгий зүйл болохыг харуулж байлаа. Шүүх эмнэлгийн задлангаар хохирогчийг 40-оос 45 орчим насны 157 см орчим өндөр эмэгтэй гэж тогтоосон. Цогцсны ялзарлыг харахад нас бараад ойролцоогоор 2 хонож байжээ. Үхлийн жинхэнэ шалтгаан нь толгойн шахнаас гадна хүзүү дээр байсан. Хүзүүний яс ялангуяа хилний доорх яс угарсан байсан нь гараар баймалж алсан гэсэн маш тод шинж байв. Өөрөөр хэлбэл алуурчин маш их хүчээр хоолойгбож амь насыг нь хөнөөсөн. Цааш шалгахад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тогтогдов. Үрийн шингэний дээж олцсон нууц хэсэгт нь урагталт байсан. Хүзүү болон гар дээр чимхэлт хөхөрсөн уулмөр байжээ. Энэ бол энгийн хүчирхийлэл биш. Хүнийг зориуд тарчилж тэрнээсээ таашаал авдаг төрлийн хүн байсны шинж байлаа. Цагдаа нар орчныг нэгжиж байгаад илүү чухал зүйл олсон. Уулын ингэр дээр цустай хатсан том чулуу харагджээ. Ойролцоо нь хохирогч эмэгтэй дотор хувц байсан. Үүнээс үзэхэд дайралт уулын дээд талд эхэлж тэндээ хүчирхийлэл үлдээд боомлж дараа нь чулуугаар толгоор нь зогсон байж болохоор байсан. Тэгээд биеийг нь уулын доош түлхэж унгаасан бололтой. Эндээс нэг чухал асуулт гарч ирсэн. Ягаан даашинз өндөр өсгөөдтэй хүн тэр зэлүүд газар өөрөө оцсон гэхэд бараг итгэмээргүй. Тэгэхээр нэг бол итгэдэг хүнтэйгээ хамт романтик уулзалт хийн гэж бодсон. Эсвэл булгаалагдсан авчирсан гэсэн хоёр хувилбар үлдэж байв. Харин зам дагуу эсэргүүцлийн уулмаа байгаагүй учраас эхний хувилбар өөрөөр хэлбэл тэр хүн алуурчныг таньдаг байсан байх магадлал өндөр гэж үзжээ. Гэхдээ түүний биеэс үнэмлэх цүнх бичиг баримт түүж олдсонгүй. Тиймээс эхэндээ цогцыг нэр нь тодорхойгүй эмэгтэй гэж бүртгэж хэвлэлээр мэдээлэл харааж иргэдээс тусламж өгсөн. Хэдхэн хоногийн дараа нэг эрэгтэй цагдаагийн хэлтсдэрч 3 хоногийн турш холбоо тасарсан охиноо хайж байна гэж мэдүүлжээ. Тэр хүн бол Чинлэуи гэх аав байсан. Түүний охины нэр Чинянлин
45 настай өөрийн гэсэн ресторан ажилладаг боломжийн хөрөнгөтэй эмэгтэй байв. Аавыг нь цогц таних газар авчирхад тэрээр давус хөгтөх мөчөд шууд Лухайн алдан унах шахсан байна. Учир нь уулнаас олдсон цогц бол үнэхээр түүний охин Чинянлин байжээ. Аав нь охиныхоо алга болсон өдрийн талаар маш тодорхой ярьсан байна. 5 дугаар сарын 11-ний өглөө Янлин ажилдаа гээд гэрээс гарсан. Хаашаа хинтээ уулзах гэж байгаагаа хэлээгүй, харин аав нь түүний хувцсыг яг таг санаж байв. Ягаан даашинз, хөрөн, өндөр өсгийд, гар цүнх, мөн Rolex цаг, алмазан эмэг, Platinum зүйл зүсэн байсан гин. Бас тэр өглөө гар утсаа марцсан тул аав нь араас нь гүйж очиод өгсөн гэж хэлжээ. Тэгээд охин такси бариад явсан байна. Энэ мэдээлэл мөрдлийн чиглэлийг шууд өөрчилсөн. Чинянлин бол хөрөнгөтэй, салсан эмэгтэй, бас хэд хэдэн ирчүүдтэй уулздаг байсан. Ийм төрлийн хэрэгүүдэд гол сэжигт нь ихэвчлэн нөхөр, хуучин нөхөр, эсвэл найз залуу байдаг. Тэгээд байцаагчид хамгийн түрүүнд түүний хуучин нөхөр рүү анхаарлаа хандуулжээ. Хуучин нөхрийг Лүрүү гэдэг 45 настай, тогтворгүй амьдралтай хүн. Аавынх нь хэлснээр тэр ажил төрөлгүй шахам, мөнгөний асуудал ихтэй, бүр дүүгийнхаа эцэг ихтэй зориулж явуулсан мөнгийг хүртэл завшдаг нэр муутай хүн байжээ. Тэд салсныхаа дараач Лүрүү Чинянлины амьдралаас салахгүй хүүгээ харах нэрэлээр байнга гэрдэг байсан ч үнэндээ Чинянлины амжилт мөнгөн шундаг байв. Дахин гэрлэхийг олон удаа шаардсан ч Чинянлин татгалздаг байсан. Шинэ жилийн үеэр бүр нэг удаа Чинянлины шинэ найз залуу ирэхэд Лүрүү уурлаж энэ эмэгтэй тохирох ганц хэрэгтэй нь би гэж бусдын өмнө хэрүүл хийж байжээ. Чинянлин хүртэл түүний гэрт очиод ингэж дарамтлахаа болгож загнаж байсан гин. Хамгийн ноцтой Чинянлин алга болсон яг тэр өдөр Лүрүү гэрт нь ирж Чинянлин такси бариад явсныг сонсоод яг тэр зүг рүү араас нь яран хөдөлсөн байлаа. Ингээд Лүрүү гол сэжигтэн болох уу? Гэвтэл түүнийг байцаахад тэр Чинянлины таксиг араас нь мөшгсөн гэдгийг хүлээсэн ч том зам дээр очиход такси нь алга болчихсон байсан. Тэгээд буцаад тарьсан гэжээ. Мөн тэр өдөр найзтайгаа тааралдаад Пиндун дахь үйлдвэрт ажилд орох санал авсан. Шууд тэр газараа очиж дотуур байранд үлдсэн гэж хэлсэн байна. Цагдаа нар энэ үгэнд итгээгүй ч шалгаж үзэхэд найзын мэдүүлэг үйлдвэрийн бүртгэл дотуур байрны тэмдэглэлгээд бүх юм таарч байлаа. Өөрөөр хэлбэл Чинянлин нас барах үед Лүрүү хэдэн зуун километрийн цаана байсан тогтогдов. Ингээд мөрдөн байцаал дахин эхнээсээ эхэлсэн. Цагдаа нар Чинянлины өвшүүлэгч, танилуд, бизнесийн холбоотой хүмүүс хайрцагтлын харилцаанд орж байсан ирчүүдийг шалгаж эхэлжээ. Сэжигтийн жагсаал 50 гаруй эрэгтэй байсан байна. Тэр үед нэг мөрдөгч задлангийн тайланг дахин хараад онцгой нэг зүйл анзаарсан. Хохирогчийн зүү алганд болоор бичсэн 7 оронтой тоо байв. 2003 онд хүмүүс утасны дугаараа одоогийн шиг утсандаа хадгалдаггүй ихэнхдээ цээжилэг эсвэл гар дээрээ бичдэг байсан үе. Тэгэхээр энэ тоо зүгээр нэг код биш, магадгүй утасны дугаар байж болох байлаа. Шалгаад үзтэл тэр 7 оронтой тоо нэг айлын суурин утасны дугаартай таарсан байна. Тэр утас нь хэргийн газраас 60 орчим километр зайтай нэг тосгоны түрээсийн байшин байжээ. Түрээслэгч нь Чинрүүцийн гихэр байлаа. Үүний зэрэгцээ Чинянлины гар утасны дуудлагын жагсаалтыг шалгахад нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө түүнд төлбөртэй утаснаас 3 удаа дуудлага ирсэн тогтоогдсон. Цагдаа нар тэр утасны бүхээгүүдийг олж тухайн цагийн ойролцоох дэлгүүрүүдийн камерын бичлэгийг авч үзтэл нэг ижил мөнгөлөг седан машин бүх газарт яг дуудлага хийгдсэн цагуудад харагдаж байв. Машины дугаарыг шалгахад тэр нь нөгөө түрээсийн байшингийн эзэн Чинрүүцийн байжээ. Чинрүүцийн гэдэг нэр цагдаагийн системд байсан. Гаднаас нь харахад тэр бол төрийн байгууллагад ажиллаж байсан. Шашин шүтдэг, олон нийтийн өмнө нилээд хүндтэй мэт харагдах хүн байв. Гэхдээ түүний өнгөрсөн амьдрал руу өнгөйхэд байдал шал өөр байсан. Тэр 1949 онд Жая мужийн хөдөө тосгонд төрсөн. Сургууль төгсөөд докторгүй ажил хийж явсаар цэрэгт явжээ. Цэрэгт байхдаа дэг журамтай, ажил цай хүн болж харагдаж, хожим нь улсын нефтийн компанид жолоочоос инженерийн албан тушаал хүртэл дэвшсэн байна. Дараа нь гинэт ажлаас олж санхүүгийн газарт харьцангуй тайван албан тушаалд оржээ. Гэхдээ түүний гэр бүлийн амьдрал байн үхэл зовлонгоор дүүрэн байлаа. 1974 онд анхны эхнэр Жамбишатай гэрлэж нэг хүү, 2 охинтой болсон. Гэвч 1985 онд эхнэр нь нас барсан.
Тэр жилдээ тэр дахин гэрлэж Ваншуй гэх эхнэртэй болсон бөгөөд эхнэрийн өмнөх амьдралаас төрсөн хүү хүртэл өөрийн нэрээр болгожээ. Тэр эхнэр нь ч бас 1996 оноос барсан. Дараа жил нь 3 дахь эхнэр Янлэйтэй гэрэлсэн бөгөөд тэр эхнэр ч өмнөх амьдралаасаа хүүхдүүдтэй байв. Дахиад л хүүхдүүдийн овгийг Чен болгож өөрчилжээ. Гаднаас нь харахад олон удаа эхнэрээ алдсан өрөвдөлтэй шашин шүтдэг хүн шиг харагддаг байжээ. Тэр сүмд очиж судар уншиж буян хийдэг хүн гэж танигдсан. Түүнийг барихаар очиход түрээсийн байшин чожтой хөшүүд нь хэд хоног хараагүй гэж мэдүүлв. Эцэст нь 5 дугаар сарын 22-ны орой түүнийг нэг эмнэлэг дээрээс олсон байна. Бүх бие нь хөхнээс болсон, нүүр нь хавцсан, маш хүн зодуулсан байдалтай байжээ. Цагдаа нар хохирогч Чэньянлины зургийг үзүүлэхэд тэр танихгүй гэж үчгэлсэн байна. Гэхдээ мөрдөгчд аль хэдийн тэдний харилцааны талаар мэддэг болсон байв. Тэр үед нэг мөрдөгч орныхон дэргэд сууж байсан найз бүсгүй эмэгтэйн гарт алтан Rolex цаг байхыг харжээ. Хохирогчийн аавын хэлсэн цаг яг мөн байв. Тэр цагийг Чинрүүчийн бэлгэлсэн гэж найз бүсгүй нь хэлв. Тэгээд орныхон дэргэд байсан эмэгтэй хүний гар цүхнээс гар утас, балетинум зүйл зэрэг олон эд зүйл гарч ирв. Хохирогчийн аавыг дуудаж ирүүлээд үзүүлэхэд тэр эдгээрэн бүгд охиных нь эд зүйл мөн гэж шууд таньсан байна. Ингээд Чинрүүцийн эцэст нь хэрэгээ хүлээсэн. Өөрийг нь яагаад тийм хүнд задуулсан талаар бол Мөрөдө тоглоомын өөр нэгсэн хүмүүсээс сухтахдаа 2 давхар сүсэрсэн гэж тайлбарласан байна. Гэхдээ хохирогч эмэгтэйг хэрхэн алсныг дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хэлснээр хэрэг болохоос хэд хоногийн өмнө нэг лам түүнд санхүүгийн сүрэл ойртож байна. 5 дугаар сард их гай ирнэ гэж хэлсэн гин. Чинрүүцийн үүнийг мухар сүсгээр маш ноцтой хүлээж авсан байна. Түүнд мөнгө маш яралтай хэрэг болсон байжээ. Учир нь тэр асар их Мөрөдө тоглоомын өөрөнд унчихсан байсан. 5 дугаар сарын 9-нд тэр Чэньянлинтэй танилцсан. Кофе шопод уулзаж уудалгүй ламптай нуурын ойролцоо авч дараа нь буудалд орсон байна. Тэнд байхдаа тэр хохирогч эмэгтэйн банкны даасанд их мөнгө байгааг мэдэж авчээ. Өөрөөр хэлбэл Чэньянлиныг эмэгтэй хүн гэж биш мөнгө гэж харсан байна. 5 дугаар сарын 10-ны орой тэр төлбөртэй утаснаас Чэньянлин руу залгаж маргааш уулзъя гэжээ. 5 дугаар сарын 11-ний өглөө Чэньянлин таксигаар уулзах газраа очиход Чинрүүчийн мөнгөлөг седан машинтайгаа тосч авсан байна. Чэньянлин романтик аялал болно гэж бодоод машинд нь суужээ. Замд явахдаа Чинрүүцийн түнд уулын замаар явхад дотор мухаарч магадгүйгээд нэг юм өгсөн байна. Гэвч тэр нь дотор мухааралт юм биш хүчтэй нойрсуулах юм байжээ. Чэньянлин түүнд итгээд тэр имийг уусан. Хэдхэн минутын дараа нүдэн анилдаж унтсан байна. Тэгээ Чинрүүцийн уулын зэлүү зам руу машинаа жалаад явж хөнгөө газар зогсоогоод ухаангүй болсон Чэньянлиныг чирж гаргаж бутан дунд аваачжээ. Олсоор гарыг нь хүлж бэлгийн өвчрхийлүүлсэн. Дараа нь 2 гараараа хоолойг нь шахаж амьсгал хураатал нь боомлсон байна. Гэхдээ үүгээр зогсоогүй цэрчгүй гэж айсан бололтой том чулуу авч толгойн арлуун зогсон. Дараа нь биеийг нь замаас нуухын тулд уулын ингэр доош өшгөлөж өнгөрүүлсэн байна. Явахдаа тэр алтан цаг, платинум зүйлд гар зүнх хамгийн чухал нь банкны картыг нь авч явжээ. Өмнө буудалд юм ярьж байхдаа Чэньянлины картын нууц кодыг мэдэж авсан байсан. Алгын дараа банк орж данснаас нь их хэмжээний мөнгө авсан камер имчилгээр батлагдсан байна. Цагдаа нар түүний өнгөрсөн амьдрал даатгалын түүхийг ухаж үзэхэд бүр илүү аимшигтай зүйл гарч ирсэн. Даатгалын компаниуд 2000 оноос эхлэн энэ хүнийг с ิจ гтэй хүн гэж үзэж 2 эхнэр 3 хүүхдийн өхлөн хитрхи хачин байна гэж мэдээлж байжээ. Чинрүүчийн олон жилийн турш гэр бүлийнхээ өхлөөс бараг 20 сая $50 даатгалын мөнгө авсан байв. Түүнийг байц хахад тэр сэтгэл санаагаар унаж урд нь хийсэн гэмт хэрэгүүдээ хүлээж эхэлжээ. Эхний эхнэр нь 1985 онд эмнэлэг твтэж байхдаа таасны сэнс унаж гэмтсэн байсан. Чинрүүчийн очиод маргалдаж түүнийг түлхэн унгаагаад толгойг нь бетон шал руу дахин зохиж алсан байна. Дараа нь эмч дуудан сэнс унсан гэж худал хийсэн. Үүнийг осол гэж үзээд тэр даатгалын мөнгө авчээ. Дараагийнх нь дагуур хүү Чэни байв. 1990 онд хүү оройтож ирэхэд уурлаж зодсоор эмнэлэг твтүүлсэн. Тэгээд өрөөнд хөнгөө үед толгойг нь ханан цохиж алчхаад бас л осол мэд болгосон байна. 1995 онд төрсөн хүүгээ чулуугаар толгоор нь цохиж алсан.
1996 онд хоёр дахь эхнэр Ваншуяг шөнө зам дээр машинаа зогсооход модон борохоогоор толгой руу цохиж алчхаад жолоочийн суудалд суулгаж осол мэт харагдуулжээ. Мөн тэр жилийн 10 дугаар сард 3 дахь эхнэрийн бага хүү толгой өвдлөг ихт нь унтуулдаг юм өгч дараа нь шат руу доош толгоогоор нь унгаасан байдаг. Хүүхэд нас барж тэр дахин даатгалын мөнгө авчээ. Гэрээг нь нэгчгээд өөр эмэгтэйчүүдийн нүцгэн зураг хүртэл олцсон бөгөөд өмнө нь ор сургаггүй болсон хоёр эмэгтэйтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн. Тэдний нэгэнд хамт ажилладаг эмэгтэй, нөгөө нь түнд мөнгө зээлж байсан эмэгтэй байжээ. Баттай нотлогоо байгаагүйч ижил хэм маяг ажиглагдаж байлаа. Түүний арга барил тодорхой байсан. Тэр осол гинтийн нас барал мэтээр жүжиглдэг. Дараа нь хамаатан садан гэсэн байр суурь ашиглаад цогцыг хурдан чандарлуулж шүүх хэмнэлгийн уул мөрийг устгадаг байжээ. Гэхдээ хамгийн жигшүүртэй зүйл нь зөвхөн мөнгөний төлөө алсан явдал биш. Түүний тэмдэглэлийн дэвтэрт эхнэр хүүхдүүдийнх нь нас барсан өдрүүдийг бичээд хажууд нь дугаар тэмдэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл тэр үхлийг зөвхөн даатгалын мөнгө болгоо зогсохгүй гэр бүлийнхээ амиар аз туршиж үхэл надад аз авчирна гэж итгэдэг байжээ. Хүмүүсийг хайртай хүн гэж биш, тоо, ашиг, аз гэж хардаг байсан гэсэн. 1985 оноос 2003 он хүртэл 18 жилийн турш тэр дор хаяж 6 хүнийг өөрийн гараар алсан тогтоогдсон. Хоёр эхнэр, 3 хүүхэд бас хохирогч эмэгтэй Чэньянлин. Түүнээс цааш хохирогч байсан байж магадгүй гэж үздэг. Шүүх хурлууд удаан үргэлжилсэн. Эхний шатны шүүхийн шийдвэр хатуу байлаа. Гэхдээ тэр бууж өгсөнгүй өмнөх бүх мэдүүлгээсээ гинэт буцаж намайг зодож хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж гомдол гаргасан. Тэр 2 жилийн дотор 8 удаа давзаалж шүүхийн процессыг аль болох сунхыг оролцсон юм. Бүр шоронгийн харгалзагчдад авилга өгч худал нотлох баримт бий болгож өгвөл $850 өгнө гэж санал тавьсан гэх мэдээлэл гарчээ. Гэвч шүүхийн өмнө баримт хэтэрхий хүчтэй байлаа. Даатгалын мөнгөний бүртгэл, задлан шинжилгээ, банкны камер, амьд үлдсэн гэр бүлийн мэдүүлэг гээд бүх зүйл байсан. Эцэст нь цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Цаазын ял ойртох тусам тэр улам ууртай, докторгүй болсон гэдэг. Сүүлчийн хоол өгсөн ч тэр идээгүй. Тайван цаазын өмнө хоригдолд сүүлийн хоол арх өгдөг уламжлал байдаг ч тэр үүнийг хүртэл хүлээ авахаас татгалзсан байна. Тайваны цаазын ажиллагаа хатуу. Эхлээд тайвшруулах юм өгч дараа нь буудаж гүйцэтгэдэг. Ихэнх тохиолдолд гэр бүлийн цогцыг аваад оршуулдаг. Гэтэл Чэньрүүцэний гэр бүлийнхэн хэн ч ирээгүй. Амьд үлдсэн огт нь түүнтэй холбоогүй байхыг хүссэн. Тэр насан туршдаа гэр бүлээ хэрэглээний эд зүйл шиг үзсэн хүн. Эцэстээ өөрөө ч бас хэнд ч хэрэггүй эзэнгүй цогц болон үлджээ. Тэр бүр эргэтний хандвилна гэж байсан ч эмэлгүүд хүртэл хүлээж аваагүй. Хоёр эхнэр 3 хүүхдээ алсан хүний зүрх хийлгийг хинч өвчтөнд шилжүүлэн суулгахыг хүсээгүй. Эцэст нь түүний цогцыг хинч аваагүй учраас чимээг өвхөн чандралсан байна. Чэньрүүчний хэрэг Тайваны гэмт хэргийн төвхөнд хамгийн цочирдом хэрэгүүдийн нэгээр үлдсэн. Учир нь тэр солиорол төр зүрийн уур илэнгээр хүн алсангүй. Тэр тооцоотой ашиг харсан бүр гэр бүлийнхнийхээ үхлийг азинтай болгож хувиргасан хүн байсан. Энэ хэрэг Тайван том өөрчлөлт авчирчээ. Даатгалын лөөврийг шалгах журам чангарч, даатгалын байгууллага болон хууль хяналтын байгууллагын мэдээлэл солилцоо сайжирсан байна. Хамгийн гол нь гэр бүлийн хүрээнд болсон гинтийн үхэл бол зүгээр л хувь заяаны эмгэнэл гэсэн ойлголтыг хүмүүс дахин харж эхэлсэн. Эцэст нь энэ нэрийг маш аимшигтай нэг үннийг сануулдаг. Заримдаа хамгийн аюултай хүн бол гадны танихгүй хүн биш байдаг. Харин бидний хамгийн их итгэдэг, хамгийн ойр байгаа хүн байж болдог. Чэньрүүцэн бол зүгээр нэг алуурчин биш байсан. Харин хайр халамж, эцэг хүний дүр, нөхрийн дүр ашиглаж гэр бүлээ банкны данс шиг харсан лөвөрчин байлаа. Тиймээс энэ хэрэг өнөөдөр ч хүмүүсийн ой санамжинд арьсгүй сар болон үлджээ. За ингээ өнөөдрийн бичлэг маань нүрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.